Ерэн зуны нарыг хамтдаа өгтөж, ерэн зуны сарыг шинжин ажиж, хайрхан уулын өөрт жирийн малчин залуугаас хөдөлмөрийн баатар хашир малчин болтлоо амьдарч яваа Дандрын банзрагч гойнд үдшийн бүрийтэй уралдан аяны дөрөв мулталлаа. Ардын хувьсгал ялсан жил буюу 1921 онд мэндэлсэн банзрагч гой Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул хүн. Чулуут голын наад цаа талын хоёр нутгаараа угсан энэ бурай нар гэр бүл болсноос хойш 74 дахь жилдээ амьдарч байна. Наруугаан дүүгэж өдгөө 80 гаруй наслаж яваа эмгэн бий. Игчдүү хоёр чулуутын гол дагсан, хоёр баатрын эхнэрээ гэгдэж явсан ажилсаг малч хүмүүс. Дүүтэйгээ хамт цаг хатуу шагнал шудраг байсан үед эмгтээчүүдийн 5 дугаар их хуралд оролцож хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдж байснаа дурсах дуртай. Хэдэн насаарч болов залуу болоосой хийх юм мөн ч их байна да гэж буурал эмгэн шүүрс алдах юм. Уралдаа хөдөл хийдсэн тэгтэл за инээсээ чиг залуулаасаа инээсээ хим хийхэмсэл гэж бодож. Тэгээд одоо тэгэхэд чинь гайгүй лээж насууд Хэдтэй таны хиттэй байсан юм. Зэр хөлөөгүй байсан баха. хайрын тухай сонин хэвлэлээр их бичжээ үү тэр үед? Зөндөлтэй. Сонин болгоны уландар шхолныг бичлэлтэй. Яг мөглжээ сонин уланч. Да, орцгойдээ. Хөдөлмөрийн баатар болсноо яаж мэдсэн бэлээ? Хотон дотор ямаг хөлж бол энэ анныхаа шантар их орон тавиа хөл явах тавьчихал ишгээ тавьдгийг тэр тэгэл хоёулахнаас шхуулан ямаатай 1-4-500 ямаатай тэгэл аль тэгтэл уншаад зарлиг уншаад ус тэгэл аль Дандрын банзрагчигээд 4 сард л юм 4 сар хэдэн төлөөд 10 бүх ажлаараа хөдөлмөрийн баатрын болзлыг хангадаа. Тэгжил дуулсан тэгтэл чиг маргаашнал ном сумын дарганаар дахиад ирсэн баяр хүргэж байгаагаа л барьж авчихсан. Тэгэл унсан та. Нэг сумын 10-аадаг аваргуулаад аймгийн дөрөв удаа тэгэл улсын хошоо аварга 2 удаа болол тэгэл хөдөлмөрийн баатар болсон доо. Энэ хоёр буурлын тухай ярих зүйл дуусахгүй. Норуугаа тэтгэврт гарахдаа өөрийнхөө авах бүх тэтгэврийг сумынхаа сургуульд хандивлана гэд дэвтрээ үлдээчгээд явчихж. Харин банзрагч гой нэгдлийг хөгжүүлэхэд зориулан 100 гаруй үхэр тэрэг өөрөө хийж хүргэж өгчээ. Соёлын довтлооны үеэр хүүхдийн сандал, номын тавиур хийж Галт сумын сургуулийн 2 ангийг тохижуулахад тусалсан гэд хүний сайхан сэтгэлийн мөрийг нутаг хошуундаа үлдээсэн хүмүүс. Мөн дайны үеэр 270 зэр, 7 чон, 15 үнэг агнаж, лавгсэрн жинжингаас онц байлдагчийн үнүүлэх гардан авсан нь түүний амьдралд хожим их хэрэг болжээ. Банзрагч Баатар мал маллахаас гадна их орны дайнд оролцож, их нутгаа хамгаалж явсан Баатар хүн. Чиндаваны дайнд чихааттын чихааттыг орлоо доо. Монгол нутгийн морионод туулаад чихаат орохдоо ч мал бахан сольдож Монголд Япон буцаж захтайхтай хотдог нуур усыдан хордуулчихад море ангаж өгөөд моргоолж уухсчголд хүнийг нойтон чулуу гаргаад амандаа хөлөхөд шүлээс гараад
сайхан хэрэгжсэн байх одоо тийм бэл их садан бодож. Илхивэлүүгэн дүүцэл бодчихсан багтааны мөрч. Тэгэхэд чинь захианыг ховор захиа иржсэн баханс. Жилдээ нэг ганцхан ирэл захиар айгуул. Ганцхан ирэлдээ За сарандаа ч болдох байгуул тэрийг зүйлдээ юм. 5 жилд ч одоо тэгээ хэдэн захиа авбаа. Ба мэдхгүй. 5 жилдээ 5 захиа авсан байгаа биз? Аваад баг. Зангуутай сарнатай хорвоодэр заягаар учирсан амраг минутэ залуухан халуухан наснасаа зангаараа явахын миндээ Амьд ирэх юмлүүгүүдээ чадвал тэгэл гэж бодоод тэгэл шийдчихдэгэнтэй хоёрын чи явах дараа ч гэдэг хөл тэгэл өгөхгүй тэгэл алж байгаа л хүчнэдэ гэж одоодоо ажиллах зэвсгээр судалж. Би юм бодохтаасаа би сайн онц бодож байсан л да зэрэг хөлмөдний нөгөөч байсан. Дайны үеэр бөмбөгдөлтөнд өртсөн гэв үү? Тий. Би нэ галтаар хоригилж ягаад бас яасан лайдлах бодолч галт байр зайлгээж манайх тооцоглуулсан чи басаа даргын хамаан даралда зайлтээ тэгээд бөмбөгтэй сумаар уулзсан уу япон энэ гоё лүнэг ширэмнүүд үсгэж ороод цоо зөхөд гуталтай шаант мантруу чигдээ ясанд нь надад толгой тулсан билүү авчяал цусн гойч гутлын тэрүүгээр гараад ирсэн тийм л байж тэгээд тийм ясааграаг болохтой залуу зөгч гэдэг юмж мэдчих шүү дээ. 5 жил би их л зүдэрчээр гэж бодсон цэрэгтэй дайны үед яваахан надаас илүү зүдэрчээсэн байлгүй. Наашаа ирэхдээ Манхайлсыг 440 км газар унаасгүй. Тэгэл наашаа ирж явсан хилчиг давж ирлээ. Тэгсэн сөн даваад ирлээ. За та манай төмөр утасны мод хил даваад ирсэн. Манай төмөр утасны мод энэ юу байна дээ гэлцэл. Төмөр утасныхаа модыг таарч үзчихаагаал тэгэл. Мөн байна гэж таарч яваа. Тэгэл хажуугаар нь явал. Тэгэл гэртээ ороод ирсэн юм шиг сэтгэл намс игээл ойжохон би амраал явчих сайхан бай. Тэрнээс илүү баярлаж үзээгүй юм тэгж. Баяр тэгээд их орон гэдэг тийм хүнтэй сайхан байдаг юм билээ л дээ. Тэдний хөхтэн гэрэж үгүй. Эх хормос минь сайхан утраач үгүй. Ирэхгүй бол одоо яамаа гэж та бодож юу? Залууд яах вэ? Одоо мадлал хөхтэйгээ сууж лэнэ. Айгуу дээр цагтаа тэгэл залуу бас юутай суух гэл явчих юм болов. Айгуу. Одоо танууд хөхрүүлдэг боллоо. Одоо танууд хөгжөөл одоо маргааш ярьдаг юм а бүхэд нь ярьсан шин.